Росли Тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах байна. За ингээд чаналта маань одоо цуг байдаг та бүхэндээ маш их баярлалаа. За дээр нь шинэ гишүүдтэй бас тавтай морилгыг хэлье. За subscribers-ийн маань тоо 10,000 руу маш гоё ингээд хүж байгаа те. Ер нь бол ингээд би бол өөрийгөө одоо би хүн болох гээд маш их хичээж байгаа шүү. Тэгэхээр мэдээж эрэг одоо энэ олон хүний өмнө уншлах юм гэдэг бол миний хувьд маш хариуцлагатай үйлдэл байгаа те. Одоо уншлагууд маань үнэхээр яг нэг сүнслэг түвшинд явагддаг. Намайг одоо те бас эдгээр зүйлс маань маш их сорж байгаа. Би энэ сорилтыг давах гэж ингээ маш их хичээж байгаа нэг юм хүн байна. За тэгээд өнөөдөр ямар ч байсан та бүхэнтэйгээ ингээд бас цөөхөн тэ нэг юм минутын уншлах хийх зүйтэй юм аа гэж бодоод ингээд сууж байна. Тэгэхээр төгс төгөлдөр гэж зүйл байхгүй. Та бүхэн маань бас авахгүйхэн ухаанаар одоо уншлагуудыг маань ингээд хүлээж авч байдагт ингээд талархдаг шүү гэж хэлээд одоо уншлагаа эхлүүлье. За өнөөдрийн маань уншлага яг одоо таны мэдэх ёстой зүйлс гэсэн нэг ийм сэдвээр хий гэж бодлоо. За ямар ч гэсэн бүгдээрээ уншлагаа эхлүүлцгээе те. За Nine of Swords карт маань эхний карт маань болж таарж байна. За энэ карт маань те ингээд нэг нилээн ингээд ийм нэг ардталтай сэлэмтэй. За энэ хүн бол магадгүй ингээд маш их сэтгэл зүйн хувьд магадгүй маш ганцаардлагдмал эсвэл өөрийгөө магадгүй те бас ингээд олох гээд хичээж яваа хүн байж бас болох юм аа. За дараагийн карт бол Sun карт байна те. Sun карт бол одоо яг ийм аз жаргалын happiness-ийн карт байдаг. За 3 дугаар карт маань Six of Swords буюу за ер нь бол энэ хүнтэй ийм нэг аргашаа аюутай ийм нэг юу харцсан. Аюу сэжигтэй харж байгаа сте те. Юу миний ард ямар нэг юм гараад ирэх үдэ гэсэн шиг. За тэгэнгүүт ингээ урталт нь асал нэг хоёр бас нэг л тийм эвгүй хүмүүс явж байна да те. За окей. Тэгэхээр бүгдээрээ энэхүү картуудынхаа одоо хамгийн их татагдаж байгаа группийнхаа сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Тэгээ групп 1-ийн маань Nine of Swords картыг сонгожээ. За ямар ч байсан яг мэрэх их үзрүүд маань бас их сонирхолтой зургтай үзрүүд байгаа. За Nine of Swords. За ямар ч байсан бүгдээрээ сэтгэл санааны хувьд жоохон юм нэг таагүй нөхцөл байдалд байгаа мó гэж мэдэрлээ. За групп 1-ийнхэнд маань ямар зүйлийг хэлхийг хүсэж байна вэ? Ямар зүйлийг тэ яг одоо мэдэх ёстой юм байгаад байна вэ? За Queen of Pentacles. Oops. Two of Wands. Ten of Pentacles. Page of Pentacles. Four of Pentacles. Ямар Pentacles-ууд гарч ирж байна те. Энэ бүр ингээд нэг юмнаас маш их зуурч байна. Four of Swords. За Sword-ууд гараад ирлээ. Four of Swords, Five of Swords, Empress, Four of Cups, Karma гэсэн карт гарч ирж байна. Yes.
айхтар уншлах болох нэ. За, карма гэдэг карт маань хамгийн сүүлийн карт болж гарч ирлээ. Гэхдээ би энэ карт маань ер нь бол айгүй тийм шинэ хүзэр байгаа. Би энэ картаар яг урд нь үзчихсэн ч карма гэдэг карт миний хувьд бол би сайн мэдэхгүй байна. Энэ яг death карт уу, devil карт уу, эсвэл үнэхээр яг карма гэдэг ийм нэмэлт картууд зарим тохиолдолд байд юм билээ. Энэ шинэ хүзрүүдийг анзаараад ахаар. За, тэгэхээр за таны хувьд бол яг одоо тэ нөгөө хийсэн үйлслүүдийн үр дүн гэж байдаг шүү дээ. Одоо нөгөө үр дүн гэдгийг чинь карма гэж хэлээд байгаа шүү дээ. Бид нар ямар нэгэн зүйл буруу зүйл хийх юм бол тэр үйлсийн одоо үр буюу үр дүн нь биднэрт заавал одоо буцаж ирдэг байгаа. За тэгэхээр энэ бол яг өмнөх тэ насны байж болно. Одоо үеийнх байж болно. Гэхдээ та бол одоо яг ямар ч гэсэн энэ кармик сайклд орсон. Энэ дээр бол та маш зоригтойгоор энэ зүйлийг давж гарах буюу маш гоё мэдрэмжээ өсгөх чинь айгүй хэрэгтэй байна. За хамгийн төгслийн карт бол High Priestess гэдэг карт гарчсан. За Nine of Swords картыг бид нэр сая бүгдээрээ харсан шүү дээ. Ингээ хажуудаа ингээ зөнөө юм тавьсан ирнэ те, тэрийг ингээд ямар ч ингээд те унших сонирхол байхгүй. За энэ бол ингээд нэг тийм сэтгэл санаа emotional хувьд юм айгүй deep одоо те юм гүн одоо сэтгэл зүйн асуудал байна л гэсэн үг. За эхний карт маань бол би энд яагаад ч юм гэр бүлтэй хүмүүс үзэж байх магадлал маш өндөр. Одоо нэгдүгээр группийг гэр бүлтэй тэгсээр нэг гэр бүлийн асуудалтай хүмүүс. За та бол те хин нэгэнд амлалт өгсөн эмэгтэй бол тийм ээ те. Хамгийн ихний карт маань Queen of Pentacles карт маань гарч ирсэн байна. Тэгэхээр та бол хин нэгний хувьд гэргий те хин нэгэнд амлалт өгсөн ийм хүн байгаад байна. За Ten of Pentacles карт бол эндтэй ингээд нохоо эмээ өвөтөгөө те ингээд ийм яг ийм ад жаргалтай бас ийм гэр бүлийн карт байдаг. Энэ бол бас нөгөө талаараа нөгөө commitment буюу амлалт өгсөн ийм хүмүүсийн карт те. Тэгэхээр энд бол яг гэрэлсэн ийм амлалттай хүмүүсийн энерги маш их байна. Гэхдээ энэ зүйл дээр яг харахаар энэ гэр бүл гээд ингээ харах юм бол энэний дараагийн карт буюу энэ Page of Pentacles карт бол ер нь ингээд ийм шин зүйлийн эхлэл гэж тайлбарлагдаж болдог. Нөгөө талаасаа энэ карт маань юу гэдэг вэ гэхээр хэрвээ үнэхээр та хоёр те урт удаан хугацаанд ингээд гэр бүлийн харилцаатай ингээ амьдраад явж байгаа бол энэ харилцаа айгүй тийм төвхтэй биш юм аа. Ер нь бол нэг нэгэндээ ингээд зарцуулж байгаа одоо тэр сэтгэл ханамж те тэр хайр, тэр ойлголцол, хүндлэл одоо юу гэдэг те тэр бүх зүйлс 10% одоо явагдаж байгаа буюу энд нэг ийм одоо гэр бүлийн харилцаа асуудалтай байгаа бол ер нь бол сэргэх цаг бүр ирсний дээдээр ирсэн буюу энэ бол үнэхээр одоо тэ 10%-ийг одоо 50% руу ядаж аваачна гэдэг бас нэлээд хүчин чармаалт та нараас шаардна те. За энд бол тэг Three of Pentacles карт бол ямар нэг зүйлийг ингээ хүлээж байгаа карт байгааддаг. За тэгэхээр энэ карт бол яалтчгүй та яг ийм нэг хамгийн боломжтой цаг хугацааг одоо хүлээж байгаа. Ер нь бол шийдвэр гаргах гэж байгаа. Гэхдээ одоохондоо бол энэ зүйлээсээ зуурастай байгаа буюу нөгөө талын хүн ч юм уу те тэр хүн таныг хичнээн ингээ аз жаргалгүй байгаа ч гэсэн энд тавьж явуулахыг хүсэхгүй байгаа. Энтэй ингээд бүр одоо юу атмаад энэ хүн ингээд бүр пентаклсуудаар ингээд тас тэрсэн маад гэрийнхаа өвдөнд те одоо яах юм таныг одоо гарахгүй явуулахгүй гэсэн жоохон юм нэг айхтар те нэг юм надад бол айгүй тийм нарциссист юм нэг мэдрэмж байна. Гэр бүлийн бол маш гоё карт гарч ирсэн боловч энэ зүйл бол айгүй тийм сэтгэл санааны хувьд ханамжгүй гэр бүлийн харилцаа байгаа даа буюу энэ тэгтээ сайкл бол яалтчгүй орж ирэх ёстой.
Тэгээ бид нарт нөгөө асуудал гардаг те тэр зүйлийгээ давж гарахаас өөр сонголт авахгүй яа. Тэгэл энэ бидний хийсэн үеийн үр юм аа. За Four of Swords карт бол жоохон юм завсарлага авах. Одоо тэгээ нэлээд юм одоо ядарсан тэ нэг юм хөвцөн нэг хүний нэг карт байдаг шүү дээ. Дэше хараад хөвцсөн айгүй их тийм бодох зүйл ихтэй те. А гэхдээ энэ Four of Swords бол надад айгүй тийм мэдрэмж нь бол те надад одоо ингээд дахиад цаана магадгүй те ийм нэг 3 sword байгаа шүү те. За эхний sword-ороо бол ингээд энэ нэмэгтэй бол яг ийм нэг асуудалтайгаа нүүр тулаад үзэлцэж байгаа юм шиг те. Асуудлаа ингээд шийдэх гээд байгаа юм шиг. Гэхдээ миний ард дахиад ийм нэг 3 сэлэн байгаа шүү гэдэг нэг ийм айхтрал ийм зураг байгаад байна. За Five of Swords карт бол бас л ийм нэг те ийм юутай гонигтай асуудал ихтэй одоо асуудалтайгаа нүүр тулаад нэлээ үзэлцээд жоохон ингээд нэг юм ядарсан нэг ийм хүний карт байгааддаг. Гэхдээ энэ тараа айгүй айхтар юм те. Энэ ер нь бол би энэ зургнуудаасаа ингээд харж айгүй тайлбарлах дуртай. За энд ийм гоё эргээхэ байгаадаас те. За ингээд таныг эргээхээр төсөөлё. За гэтэл энэ асуудлууд тань руу яг ингээд 5 одоо те ийм сэлэм таны зүг рүү бүр ингээ яг чиглээд ингээд зоогоод одоо бараг та одоо байхгүйгүй хийхэд ингээ бэлэн байгаад байгаа зү те. Гэтээ та энэ зүйлтэй бол яг энд те надад бол та нарт одоо магадгүй те 5 сэлэм байгаа бол би ихний хараа та нарыг одоо та нартай үзэлцэн дараагийн надад 3 сэлэм байгаа шүү л гэдэг нэг иймэрхүү яг нэг комент авах юм бэ. За Empress бол та өөрийнхөө үн цэнийг те мэдрэх одоо юм нэг шаардлага байна. Та бол Empress юм аа те. Та бол маш гоё үзэсгэлэнтэй одоо сайн сайхан амьдралд хүрч чадах ийм мундаг эмэгтэй болохоос биш. Тэ ийм Nine of Swords ийм хүн бол биш л гэсэн ийм карт шүү. За та энэ Nine of Swords одоо Empress болох хэрэгтэй хүн байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр та бол үнэхээр асуудлуудтайгаа бол яг нүүр тулаа тий. Хүн асуудлаас цухтаад ер нь л бол нэг юм нэг хэрэггүй байдаг тий. Одоо юу гэмдэ одоо нөгөө нэг асуудлаас цухтна гэдэг чинь ер нь бол нөгөө өөрөөсөө цухтаж байгаатай өөрцгүй. Асуудалтаа би нүүр тулах ёстой гэж ер нь бол боддог. Нүүр тулаад тэр асуудлыг аль болох хурдан зэгцлэх ёстой. Тэгэхгүй бол энэ зүйлс чамайг тэ нөгөө нэг хаант ингэж ярьдэн шүү дээ. Жинхэнэ нөгөө нэг ангуучлна. За ангуучлах мэдрэмж бол чи зүгээр л ингээд нэг юм тэ нэг юм чамд одоо уг нь бол зөв зам чинь ингээд сайн харах юм бол тэ уг нь асуудалтайгаа нүүр тулаа шийдэх юм бол яг ийм нэг замаар ч юм уу хоёр замаар ч юм уу тэ яг зөв зам тийм байгаад байгаа боловч та хэрвээ асуудлаас цухтаавал магадгүй ингээд 7 чиглэл рүү аль нь зөв болохыг ч мэдэхгүй зүгээр л ингээд гүйсээр байх болно. Тэгэхээр нөгөө нэг эцсийн нүндээ асуудалтайгаа нүүр тулах ёстой. Өөрийнхөө тэ энэ дээр бол нэг би айхтар өөрт чинь ийм shadow тал байна гэж харахгүй л байна. Гэхдээ яалтчгүй нэг ийм karmic cycle бол чиний амьдрал байгаад байна. Тэгэхээр асуудалтайгаа нүүр тулаа шийдээд тэ энэ Four of Cups бол магадгүй ингээд нэг ийм хин нэгний жоохон бас одоо юу гэдэг царайчлах гэж ярина да. Ер нь бол гэхдээ тэр хүн таныг хайрлаж чадахгүй байна. Тэр хүн танд 10% хайрыг өгж байгаа учраас та энд Empressтэй ийм гоё Empress энд бүр навсаа дунцсан. За дээр нь High Priestess бол одоо зүгээр ингээд монголчлах юм бол жоохон юм мэдрэмжтэй аюугаа ингээд нэг хатан ухаантай байгаа ч тий жоохон ухаан зараач л гэдэг ийм карт. За Ten of Wands бол за тэгээл тэ үнэхээр онцгүй байна. Нэгдүгээр группийнхаа өөрсдөө дээр ажиллах хэрэг байна.
асуудалтайгаа нүүр тулаа тий. Та бол энд бол асуудлаас ингээд жоох юу яагаад нь штэ. Одоо таны сонгосон картын нөгөө сэлэмнүүдээ ингээд ардаа ингээд тавьсан байгаад идэг. Магадгүй танд одоо 9 сэлэм буюу 9 ингээд том асуудал байгаа. Гэр бүлийн амьдралтай магадгүй холбоотой, эд хөрөнгөтэй холбоотой, тий ажил мэргэжилтэй холбоотой юм асуудал байгаа. Гэхдээ та үзэлцэх карт чинь нэгтэй нэг юм 4 карт байгаад байна. 5 асуудал тань руу ингээд чиглээд ирж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг нийлүүлэхээр 9 болж байгаа сте. Тэгэхээр энэ дээр бас нэг 9 сэлэм байгаад шүү дээ. Ерөнхийдөө бол танд ингээд яг магадгүй одоо яаралтай шийдэх ёстой 5 асуудал байгаа гэж би ер нь бол хэлнэ. Тэгээ бид нар бол нөгөө нэг те ийм карманасаа цухтаагаад бол нэмэргүй шүү дээ. Бид нар ингээд туучаад, дайраад, унаад, босоод нөгөө шавар шалбаагтайгаа утгалдаад ч болтугай те өөрийгөө бүр нураагаад ч болтугай ямар ч гэсэн босно гэдэг итгэл ганцхан байх хэвээр. Хүн яг үнэхээр асуудал дотор нурж унж болно. Гэхдээ шалбаагнаас гарах ийм нэг эрч хүч байх хэвээр. Тэр таны эрч хүч юу вэ гэхээр таны одоо те ирээдүйд би хэн байх вэ гэдгээ олоод харцсан цагт те хичнээн ингээд одоо асуудлууд өөртөө чинь тулгарсан ч гэсэн зүгээр нүүр тулаал даваал гараад байна. Нүүр тулаал даваад гараад байна. Тэ энэ бол асуудал бол шийдэгддэг юм баггүй. Асуудал гарна гэдэг бол баг бүр сайн хэрэг. Тэгэхээр ер нь бол та асуудалтай байвал азтай байна л гэж өөрийгөө ер нь бол тооцох хэрэгтэй. Ямар ч тэ юм нэг тэмцэлгүй амьдрал бол надад үнэхээр жоохон хэцүү санагддаг. Тэгэхээр ингээд тэмцээрээ те энэ дээр битгий ингэж нормал суу тэмцээд ингээд даваад ард нь нэг сэлмийн ингээд суглаад те гараа гэж л одоо хэлээ да. Тэгээд нэгдүгээр группийн маань те саяны бол комент бол та үнэхээр сонсох ёстой байсан. Та зүгээр ингээ хүлээх бишээ те хин нэгнээс найдлага тусламж хүлээх биш шүү. Та энэ бүхнийг өөрөө яг гартаж хийх ёстой юм байна гэж хэлээд ингээд нэгдүгээр группийнхаа уншлагыг төгсгий. Тэгээд та бүхэнд маань ингээ хэрэг болсон гэж найдаж байна. Тэгээд баярлаа. Баяртай. За ингээд 2 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 2 дугаар группийн маань Three of Cups гэдсэн чинь Sun card байсан биш үү? За Sun card Three of Cups хоёр бол төстэй. Би шууд зургийг хараад Three of Cups гэж хэлсэн юм байна. За ямар ч гэсэн та маш юм happy card-ыг сонгожээ. Гэхдээ танд яг ямар одоо тийм мэдэх ёстой үнэн байгаа вэ? За бүгдээ өнөөдөр энэ хүү картнаасаа сонголт хийх болно. За 2 дугаар группийнхан маань Sun card-ыг сонгосон хүмүүст маань яг мэдэх ёстой үнэн юу байна вэ? Six of Pentacles, Seven of Swords, Eight of Pentacles, King of Pentacles, Hanged Man, Three of Pentacles. Яа, асал гоё. Үнэн гоё зурагтай картнууд гарч ирж байна шүү. Ер нь маш magical те. Justice гарч ирлээ. Ten of Pentacles, Four of Wands, за Nine of Wands карт. За хамгийн доотлын карт маань Wheel of Fortune гэдэг карт маань гарч ирсэн байна. За Non Seven of Swords карт байсан. За ер нь бол нөгөө айгүй ичдтэй юуныхан группийнхан байна шүү. Уншигдахад бас маш их
сонирн байна. За ямар ч байсан хамгийн төгсгөлийн карт Nine of Wands Wheel 2 гарч ирсэн те. За та бол үнэхээр одоо те яг ийм нэг хэцүү зүйлийнхаа ард гарахад ганцхан алхам хийчихэд та энэ бүхний ард гараад зогсох нэ. За Nine of Wands карт бол ер нь бол нэг ийм бусад картууд дээр бол жоохон гонигтай те нэг ийм карт байдаг боловч танд энд те одоо маш гоё инспайртай, арталтай ингээ бүр нартай те одоо баг ингээд үзэлцэхэд бэлэн шүү гэсэн нэг ийм карт маань гарч иржээ. За тэгэхээр би бол та бүхэнд маань те хэлэх зүйл хамгийн ингээд нуглаа хэлэх зүйл бол асуудлын ард гарахад маш ойрхон байна. Keep going те үргэлжлүүлсээр бай. Зогсож болохгүй. Одоо нөгөө нэг алмаас нэг ухаад нэг ганцхан тэ нэг юм цохилт дутуу байсан чинь ингээд хаяа явцдаг шүү дээ. Яг тийм нэг цикл шүү за. Тэгэхээр энийг бол та бүхэн маань аюу сайн ойлгоод ер нь бол яг тэрийг гоё төрсөлж байгаа гэж ойлгоод одоо энэ гацаанаасаа гарахад маш ойрхон байна шүү. За Six of Pentacles карт маань хамгийн ихний карт маань ер нь бол одоо хайрыг ижил тэнцүү те ямар нэгэн ажил мэргэжил карьер байж болно. Ер нь бол Pentacles-ууд маань яг ийм материалын ертөнц болж таарж байгаа шүү дээ те. Тэгэхээр та бүхэн маань эндээс харах юм бол яг ийм нэг зоос те ингээд нэг хүнд өгөөд байгаас те нэг нэгэндээ өгч байгаа. Тэгэхээр энэ бол яг цэвэр ийм баланс. Justice-аас ер нь бол баланс те. Тэгэхээр та ямар нэгэн зүйлд аюу гай баланстай байх ёстой. Equal giving гэдэг буюу нөгөө те энэ ижил тэнцүү байх зарчим бол заавал байх ёстой. Та хэн нэгэнд одоо хитрхээ те өөрийнх нь одоо хүсэж байгаа зүйлийг өгөхөөсөө илүү та бас авах ёстой юм аа. Яг тэр зүйл бол уг нь бол тэнцэх нь аюу зөв юм аа те. Энэ бол баланс юм аа л гэдэг байгаа шүү дээ. За Six of Swords энэ карт маань бол те нэг юм свардуудаа ингээд нөгөө зүнхлээд те эднэрийгээ зүнхлээд шаардлагагүй зүйлээс ингээд холдож орхиж явах нэг ийм карт байгааддаг. За тэгэхээр энэ карт маань юу нь яг ямар учиртай карт болох юм бүгдээрээ нэг харчий. Seven of Swords. За Seven of Swords. Ten of Pentacles. Seven of Wands, Ten of Pentacles дахиад гараад ирлээ те. За тэгэхээр энэ дээр бол би бол яг ийм нэг гэр бүлийн айгуугаа ийм аз жаргалын карт ингээ хоёр аваад байгаа байхгүй. Ten of Pentacles, Four of Wands. За дээр нь бол энэ сан карт бол маш гоё нэрхтэй карт байгаа да тий. Тэгэхээр магадгүй та ямарваа нэг зүйлийг заяа ингээд зүв болох гээд ингээд хичээж яваа хүн байна. Одоо нөгөө айгуугаа ингээд ойлгоцсон тий. Одоо тэр хүн одоо надад юуг зарцуулна? Би тэр хүнд одоо өгөх дайных нь хэмжээнийг зарцуулж чаднаа буюу энэ харилцаагаа нөгөө зүв болох гээд байгаа чинь ийм justice картаар илэрж байгаа хгүй юу? Justice бол нөгөө шудраг ёсны карт гэж байдаг те. За дээр нь энэ ямарваа нэг зүйлийг заавал зүв болгох юм хэмжүүртэй карт те. Энэ бас нөгөө Six of Pentacles маань юм хэмжүүртэй байдаг. Justice бас гоё юм хэмжүүртэй гарч ирсэн байна. За Three of Pentacles бол яг юм нэг collaboration буюу те юм хүмүүс нийлж маш гоё зүйлийн ард гарах ийм карт гэхгүй. Тэгэхээр миний хувьд бол хоёрдугаар группийнхан маань айгуу гоё юм нэг асуудлууд ингээд өөрт чинь те одоо инспайр чинь хэрвээ ингээд унах гад байгаа бол те таны одоо ингээд нэг юм мотивац гэж нэг танаас нэг юм нэг аюу гоё юм ирчүүч гарах хэрэгтэй байгаад байгаа тэр зүйл унах гад байгаа бол одоо унж болохгүй
нөгөө урагшлах хэрэгтэй шүү те. Таныг бүр маш гоё зүйл ингээд хүлээгээд байна те. Таны амьдрал одоо яг ингээ аюу гоё зөв замдаа орох гээд байна. Дээр нь те Aero Pentacles карт бол яг хийсэн зүйлийнхаа үр дүнгийг яг ингээ хүртэх буюу ингээд маш гоё төвчээртэйгээр те ингэж хүлээдэг. Түүн дээрээ бүр ингээ аюу сайн ажилласан. Одоо тэр зүйлээ ингээд хүлээж байгаа юм буюу энэ хүн ингээд нөө Pentacles-аа бүр ингээд маш гоё ингээ арчиж байгаа зү те. Бүр ингээ өнгөлөөд арчаад энэ зүйлс бол надад ямарваа нэг зүйлсийг өгөх ёстой. Би үнэхээр хангалттай ингээд хичээлээ те. Одоо бол би энэ зүйлийг бол гартаа хийх ёстой гэдэг нэг ийм зүйл. За дараагийн карт маань одоо амлалт өгсөн одоо эрэгтэй буюу те King of Pentacles карт бол таны гарт яг тэр зүйл орж ирэхэд бэлэн байгаа буюу та энэ их гоё хичээл зүтгэлийнхаа хүчинд маш гоё юм гэр бүлийн амьдралыг бий болгож ер нь бол чаднаа гэсэн үг. Ер нь л ингээ харах юм бол те Pentacles-ууд аягүй их гарч ирсэн байгаа. Тэгэхээр яг ийм нэг таны материалог одоо зүйлс та нэг гоё ингээл те хаус судалдаж авах юм уу? Яг гэр бүлчин ингээ шинэ байранд орох гээд байгаа юм уу те? Бүр ингээд аягүй гоё ийм нэг өөрөд тань хүссэн зүйлс ингээд яг биелээ олох гээд байгаа байхгүй. Биелээ олоход бүр маш ойрхон. Тэнгүүд та тэр зүйл дээр жоохон ийм hanged man буюу те нэг ийм завсарлага аваад нэг хэсэг нэг жоохон бодох цаг байдаг. Энэ бол гэхдээ зөв зүйл буюу hanged man юуг сануулах вэ гэхээр та яг те юм хөрсөн дээрээ бууж одоо бодох ёстой юм аа те ямарваа нэг зүйлийг логиктой өөртөө ингээд цаг хугацаа өгөөд хүмүүсээс ингээ өөрийгөө магадгүй ингээ тусгаарлаад ингээ бодох ёстой. За тэнгууд энэ дээр бүр харалтаа те энэ хэрэг одоо ингээд нэг юм Pentacles цуцмаас те hanged man дээр ер нь бол баг ийм Pentacles баг байдаггүй. Бараг ч ер нь байхгүй. Тэгэхээр энэ хэрэг ингээд те танд өгөх гээд байгаа нь магадгүй таны те ингээд нэг юм маш гоё юм өгөгдөлтэй гоё 2 дугаар группийн уншлага болж байна. Танд одоо хэрэг бол ингээд таны одоо далд хумсар байж болно те энэ чи өөрөө аягүй тийм зүн совинлог маш гоё юм ер нь бол хүмүүс хараад аягүй тийм те хэрэг айгу муу муха зүйл хэлдэг нэтэрэ ч гэдэг юм үү те нэг жоохон ингээд олон хэрэг харахаар айдаг шүү дээ. Гэтэл хэрэг гэдэг амьтан чи өөрөө одоо дандаа хилмэрчүүд явж идэг те. Одоо ингээд биднийг магадгүй одоо дээд тэнгэрээс те бид нарыг харж явдаг, хайрлж явдаг хүмүүс маань биднэрт маш гоё юм боломжийг нээж өгөх гээд ингээд хичээгээд байгаа шүү гэдэг нэг ийм гоё комент те. Тэгэхээр чиний хичээл зүтгэлийг хин хэрэг ингээд харж байна. Дээр нь энэ хэрэг чамд энэ Pentacles-ыг ингээд 100-аад ингээд унгаагаад өгч штэ тэ. Тэгэхээр энэ зүйл дээр та бол аюу гоо ингээд тэ шантрахгүйгээр урагшлах хэрэгтэй шүү гэдэг ийм комменттой 2 дугаар группийн уншлага одоо энэ хүрээд дуусъя. За Sun card бол үнэхээр гоё тэ. За Wheel of Fortune бол одоо тэ амьдрал танд магадгүй энэ тэ одоо бол танд өгөх ийм цаг болсон. За бүх зүйлс бол те ийм гоё happy-гаар дуусна. За энэ тараа бүр Queen of Cups, Page of Wands гэдэг ийм гоё картууд маань гарч ирж байна. За тэгэхээр энэ бол үнэхээр blessing байла. За тэгээ 2 дугаар группийнхан маань үнэхээр гоё уншлага боллоо л гэж би хэлнэ. Амьдралынхаа яг ийм баланс гэдэг зүйлийг ойлгох гэж аягүй их ингээ хичээж байгаа. Нэлээд их одоо тэмцэж байгаа. Тэмцлэж юм бол бүр ингээд шагнахад маш гоё ойрхон байна. За ингээд 2 дугаар группийн маань уншлагын үрээд өндөрлөж байна. Танд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийнхэнд маань яг одоо чиний мэдих ёстой үнэн гэсэн юм сэдвэр өнөөдөр хийж байгаа те. Тэгэхээр ер нь бол одоо маш хурдан мессеж та бүхэнд хүрэх ёстой юм болов уу гэсэн юм мэдрэмжтэй хийгдэж байна. Тэгээ Six of Swords бол хэрэггүй зүйлсийг те нэг тавьж явуулах, танд ингээ үүшлэхгүй байгаа зүйлийг өөрөөсөө одоо явуулах нь бол зүйтэй гэсэн ер нь бол тийм өдөртөгчтэй карт байгаа те. Энэ хүн ингээд өөрийнхөө хамаг юмыг багалцсан те. За Moon бол illusion те, төрөгдөл энд болохгүй байна те гэдэг ийм нэг зураглал байдаг. За бүгдээрээ 3 дугаар группийнхан маань
За 3 дугаар группийн маань яг одоо мэдэх ёстой ямар үнэн байгаа вэ? 3 дугаар групп Six of Swords картыг сонгосон 3 дугаар группийн. За Queen of Swords Five of Cups Eight of Swords. За, эсвэл нөгөө үйлчлэхгүй байгаа зүйлийг тавьж явуулах гэж байгаа хүмүүс байна да. Ace of Wands. Энд та ямар гоё Ace of Wands вэ? Үнэхээр nice. Зурагтай байгааз. За, дараагийн маань карт. Karma. За, Karma. Ace of Pentacles. Nine of Pentacles. Six of Cups. Six of Cups бол бүр нэр үнэхээр cute карт гэдэг шүү. За, Queen of Pentacles. За, хамгийн доотлолтоо King of Cups. За. За 1-2 дугаар группийнхэнд бол нэг тийм айхтар хайр дурлал гэхээр нэг тийм уншлага байгаагүй. Ер нь бол айгүй тийм яг ерөнхий нөгөө төлөв гэдэг шиг тийм уншлага болж өнгөрсөн. За тэгэхээр ямар ч 3 дугаар группийнхэн маань би бол яг ийм нэг хайр дурлалтай холбоотой юм уу таны одоо сонсох ёстой зүйлс. За King of Cups, Nine of Cups, Magician. За Karma гэж яг юу гарч ирв? За энд ингээд за энэ King of Cups-ыг нэг сонирхъя. Энэ яг хэн байгаад байна? The King of Cups. Seven of Wands. The Tower. Queen of Swords. Queen of Pentacles. Page of Cups. Five of Cups. Энэ Five of Cups дахиад гарч ирлээ. За ер нь бол нэг юм юм аа. Таны одоо тийм хайртай гэд байгаа хүн одоо яг үнэхээр танд хайртай хүн мөн үү биш үү гэдгийг та маш их сайн ажиглаарай. За энэ зүйл таны сонголтын карт бол хэрэггүй зүйлсийг ингээд тавьж явуулах гэдэг юм утгатай. За эхний карт бол ингээд юмсыг ингээд аюу clear харж байгаа байхгүй тий. Queen of Wands карт маань та бүхэн маань энэ зургийг харах юм бол бүр үнэн гоё зурагтай. Яг ингээд алсыг хараад sword-о барьсан сууж байгаа тий. За Queen of Swords карт бол одоо ингээд миний хувьд бол энэ харилцааг шийдээд тавьж явуулах ёстой гэж хэлэх ийм карт. Энэ харилцаа яагаад тийм байна вэ гэхээр энэ харилцаа танд Five of Pentacles буюу ийм гуниг одоо зовлон ч гэж хэлэхгүй ер нь бол гуниг тийм харуусал ямарваа нэг зүйлд ийм нэг гоё ингээ хаягдсан байгаа нэг мэдрэмж танд ингээд өөрийгөө нээж чадахгүй байгаа та энд бол зүгээр л ингээд ямар ч зүйлд ингээд нэг юм таны нүдийг ингээд хаацсан байгаа юм шиг юм мэдрэмж аваад байгаагаа та энд хараад байгаа хгүй. Та энд өөрийгөө зүгээр ингээд энэ шигээ ингээд толдож харж байгаа гэсэн үг. За та бол мэдрэмж чинь энд маш хоосон байна. Та бол үнэхээр сэтгэл санааны хувьд
онцгүй байна. Та энэ хүнд итгэхгүй байна. Итгэх боломжийг ч өгөхгүй байгаа ч юм шиг те. Энд бол ингээд байж болох хамгийн тийм нэг юм онцгүй мэдрэмжийг ер нь бол ингээд тээгээд таны магадгүй ингээд мэдрэмж танд энэ зүйлийг харуулж байгаа. Нэг бол та одоо өөрийгөө сүйтгэх бодол гэж би хэлж болох ч гэсэн энд бол би Queen of Swords-ыг ер нь бол ингээд те альва зүйлсийг айгүй тодор харчлаа гэж би бол хэлнэ. За тэгэнгүүт энэ Air of Pentacles бол те одоо өөр дээрээ ингээд ер нь бол одоо өөрийнхөө зүйлийг ингээ маш гоё ингээ өнгөлөөд сууж байгаа нэг ийм эмхтэн зураг байгаад байгаа. За ер нь бол яг одоо уншлагууд маань янз бүрээр ингэж хөрвдөг буюу ер нь би айгу мэдрэмжээрээ илүү уншдаг байгаа шүү. За тэгэхээр энэ дээр бол энэ хүнтэй за урдаа нэг ном дэлгэцэн байна. За дээр нь ийм арга ас байгаад байна те. Энэ хүн яг ингээд ийм харанхууд одоо энэ Pentacles-ийг ингээд зүлгээ сууж байгаа. За энэ талд нь ингээд нөгөө нэг хар хэрэг ингээд очиж суудсан те. Тэгэхээр магадгүй энэ таныг одоо тэг өөрийнхөө доторхыг айгуу сайн өнгөж хараач те. Өөрийгөө одоо болвол та ингээд одоо юу гэдэг нь дотоод гүн рүүгээ ингээд орох ёстой гэсэн ийм нэг би юу юм болов гэсэн нэг ийм мэдрэмж орж ирээд байна. Та энд одоо нөгөө Pentacles бол ер нь бол ийм юу штэ материалын зүйлс буюу 3D ертөнцид байдаг буюу те бидний одоо яг амьдрч байгаа орчинд байдаг материалын зүйлс. Та хитрхи энэ материалын зүйлс рүү ингээд өөрийгөө магадгүй хандуулаад байгаа учраас таныг эндтэй жоохон юмсыг өөр өнцгөөс хараач гэдэг нэг ийм комент бол яваад байна. За дээр нь Ace of Wands карт бол маш гоё юм sparkтай карт байгаа тий. Би бол таныг яг одоо энэ хүн таны айгуу гоё тий хүсэл мөрөөдлөө биелүүлэх маш гоё юм замыг хаагаад байгаа хүн гэж хэлнэ. За яагаад тэгж хэлж байгаа гэхээр те энэ хүнд нэг тийм мэдрэмж нь жоохон хэцүү байна. За дээр нь энэ Page of Pentacles бол энэ хүн бол мачур биш буюу айгуу тийм хөнгөн одоо залуу хүн байгаад байгаа хгүй те маш залуу одоо юу гэдэг юмсыг ингээд нөгөө айгуу мачур болно гэдэг чинь нэг юм бүх зүйлсийг ингэж гоё одоо мэдэрч хардаг те мэдрэмжээрээ гоё явдаг нэг юм одоо хүнийг биш энэ жоохон юм нэг одоо төлөвшөөгүй хүн гэж яриа штэ те бид нар. За энэ хүн бол эготой байна те дотоод зөрчил их байна. За энэ хүн одоо энэ харилцааг бол харж байгаа боловч энд бол ингээд нэг давж болохгүй ийм асуудал байна. Энд тавар байна те. Ер нь бол сая яг энд би гараад ирэхээр нь яг нэг тийм хайр дурлалтай холбоотой гэж харангуут би сая энэ хүзрүү дээрээ жоохон наривчилж харлаа. За дээр нь за окей те Lovers card байна, Page of Pentacles card байна. За окей те. За гэхдээ Nine of Cups бол та хүсэл мөрөөдлөө илүү харах хэрэгтэй буюу таныг энэ болохгүй байгаа харилцааг яг вэ те түр орхих байж болно. За бүр орхигч байж болно. Энэ бол таны сонголт. Гэхдээ Nine of Cups бол та хүсэл мөрөөдлөө биелүүлэх ёстой. Та magician буюу те та бол юуник маш гоё зүйлийг хүртэх ёстой. Маш гоё хайрыг хүртэх ёстой. Гэхдээ хин нэгнээс одоо бол зурх ёсгүй шүү л гэдэг карт. Яг энэ нөгөө нэг таны хин нэг нь зуураад байгаа надад нэг юм мэдрэмж яваад байгаа байхгүй юу? Ерөөсөө ингэ зуураад явуулахгүй байна. Тэгсэн хэрнээ танд ингэ энэ хүн хайрыг өгч чадахгүй ийм карт байгаад байна. За карма гэдэг карт маань ингээ гарч ирлээ. Тэ за энэ бол жоохон karmic cycle байх одоо боломжтой ийм онцлог болж байна. Тэгээд карма гэдэг бол бидний яг өмнө насандаа тий одоо насандаа хийсэн ямарваа нэг одоо буруу зүйл гэж ярьж шүү дээ. Бид нар нөгөө толны тусал гэдэг шиг бид ямар нэгэн тийм жоохон одоо буруу зүйл гэдэг чинь бас янз бүрийн утга учир агуулсан тий бид нар ч одоо бас яг нэг шашныхаа үнд суурин дээр одоо буруу зүг зүйлээ хийж явж байгаа ер нь бол гадралдаг болохоос шүү дээ.
бас нэг тийм өөр нэг одоо баримжаа байхгүй шүү дээ. Бид нар урд насандаа ямар үйл өөр хийснээ ч мэдэхгүй. Гэхдээ энэ хүн бол ямар ч гэсэн нэг karmic cycle-аар таны амьдралд орж ирсэн хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Nine of Pentacles бол дахиад ингээ юу хэлдэг вэ гэхээр single байх зүйлийг чинь ингээ сануулад идэх байхгүй. Ер нь бол энэ гурван карт. За Queen of Pentacles те. За Nine of Cups, Nine of Pentacles карт бол яг ийм өөрийгөө ингээд мэдрэхтэй. Энд өөрийгөө та ингээд бүрэн аваад явчих чадaltaй, чадвартай ингээд эмгтэй юм аа. За танд ингээд бүрэн боломж байгаа. Хин нэгний хувьд те үн цэнтэй байх, хин нэгний хувьд яг ингээд нэг ийм хайр хүртэх эрхтэй хүншүүл гэсэн үг байхгүй. За Queen of Pentacles ч одоо нөгөө талаараа ингээд яг гэр бүл те яг та хин нэгний эхнэр, хин нэгэнд одоо хин нэгнтэй гэрэлсэн эмгтэй, хин нэгэнд одоо гэрлэх гэж байгаа ч юм уу те нэг юм commitment авцсан одоо юм баталгаа авцсан л одоо хүн байгаад байгаа байхгүй юу? Одоо хин нэгний эмгтэй. Гэхдээ та арай л болоогүй юм болов уу гэсэн нэг юм мэдрэмж байна. Гэтэ одооноос би бол яг ингээд нэг уншлагуудаа хүнд айгүй тийм хурц шийдэмгий бол хэлмээргүй байгаа. Та нарыг бас өөртөө шийдвэр гаргах боломжийг бас ингээд өгдөг бай гэсэн ийм бодолтой байгаа. Гэхдээ та бол хэсэг хугацаанд бол өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явах боломжтой. Танд хүсэл мөрөөдөл чинь маш ойрхон байна. За Six of Pentacles бол уг нь бол маш гоё юм soulmate харилцаа боловч карма гэдэг карттай цуг гарч ирсэн болохоор надад маш сонирхол байгаад байна л да. Тэгэхээр яг энэ карт юу өгүүлж байгааг тэрэ хараад уншлагаа дуусгая да. За what's the Six of Cups? Page of Wands. Justice, Judgment. Окей. За тэгэхээр миний ер нь бол дотроо бодсон одоо зүйл байгаа тань л да. Энэ Six of Cups бол soulmate-ийн карт эдийн. Гэхдээ энэ бол karmic soulmate буюу twin flame байж болохоор юм. За тэгтээ бол үндсэн карт маань soulmate-ийн карт. Гэхдээ энэ залуу бол миний хувьд бол бэлэн биш вэ гэж хэлнэ. Яг одооны нөхцөл байдалд бэлэн биш. Чиний тэг хүсэл мөрөөдлийг жоохон баймилдаг. Чиний амьдралд хаяад жоохон юм те нэг юм донслогоо долгио оруулаад ирдэг. Айгу савлгаатай ингээд те ийм байгаад байна. За энэ хүн өөртөө чинь маш удаан хугацаанд цуг байсан байх боломжтой. Тэгээ энэ бол ностальжа карт буюу одоо эргэн дурсах те ийм нэг юм ихтэй таярт ингээд маш их гоё түүх байдаг те нэгэндээ тусалж байсан ч түүх байж болно. Өмнөхтэй нөгөө кармик буюу өмнөх амьдралын маш гоё юм холбоос байгаад байгаа учраас та энэ хүнийг магадгүй ингээд те боломж байгаа шүү гэж энэ Ace of Wands шиг хараад байна. Гэхдээ та бол энд те энд бол та Five of Cups, Eight of Swords карт бол таны ер нь бол жоохон үгүй хийгээд байгаа нэг ийм хүн байгаад шүү. Тэгэхээр өөрөө тань ингээд те сонголтын карт хүртэл одоо жишээ Six of Cups картн дээр маань за Page of Wands бол те та энэ хүнийг одоо ингээд те ингээд маш их сонирхдог те одоо хардаг, хайрладаг нэг ийм өмнөх амьдралын нэг ийм харилцаа байна гэж боддгийм үү? Ийм нэг бонд байгаад байгаа хгүй таарын дунд. Тэгэнгүүт энэ зүйлийг бол зөв явах хэрэгтэй буюу те Just карт маань баланс карт. Энэ бол ямарваа нэг зүйлийг зөв болгох карт. Энэ маань шударгасны карт те. За дээр нь Judgment карт бол одоо жинхэнэ өвшүүлтийн карт буюу те жоохон wake up call байдаг аахгүй юу. За ингээд жоохон сэр те жоохон хардаа гэл те чи арай нэг жоохон буруу яваад байна. Одоо жоохон ингээд сэрээд өөр үнцгийг нэг харах гад үзээч гэдэг л карт. Би бол Judgment-ийг тэгж хэлнэ. За Six of Pentacles бол одоо тэ хайрыг ижил тэнцүү өгөх карт. Гэхдээ энд бол хайрыг ижил тэнцүү өгөх буюу таарын хувьд баланс гэдэг зүйл бол ялцчихгүй нөгөө алдагдсан ийм харилцаа байгаа учраас окей тэ нэг хэсэгтээ энэ хүнийг орхиж болно. Одоо орхиод тэ ер нь бол энэ хүн ямар үйлдэл авах нь гэдгийг та шалгаж болно. Гэхдээ зуураад бол хэрэггүй шүү гэдэг ийм комменттэй 3 дугаар группийн маань уншлага дуусч байна. Тэгээ та бүхэнд маань хэрэг болсон гэж найдаж байна. Тэгээ баярлаа. Баяртай. Өдөр болгон хувийн уншлагууд маань хийгдэж байгаа. Би ерөнхийдөө хотод ингээд ирсэн байгаа. Тэгэхээр та бүхэн маань хувийн уншлага авахыг хүсэх юм бол нээлттэй шүү. За амжилт хүсье. Баяртай.